Та бүхэн мэдэх үү? Гоо сайхны бүтээгдэхүүний хоёр төрөл байдаг. Эхнийх нь commercial буюу худалдааны, дараагийнх нь medical grade буюу мэргэжлийн. Хариултыг бүгдээрээ Химэл аян ухаан ChatGPT-гээс асууцгаая. Commercial буюу худалдааны зорилттой гоо сайхны бүтээгдэхүүн нь олон нийтэд зориулсан хямд өртөгтэй уламжлалт найрлагатай байх юм бэ. Харин мэргэжлийн түвшин найрс арчилгааны бүтээгдэхүүн нь шинжилгээ ухааны судалгаанд суурилдаг бөгөөд орчин найрлагын хувьд илүү өндөр тунтай байдаг. Энэ шалтгаанаар худалдааны зорилттой бүтээгдэхүүн өдөр тутмын зөөлөн арчилгаанд зориулагдсан бол мэргэжлийн түвшний гоо сайхны бүтээгдэхүүн эмчилгээний зорилттой нөлөө үзүүлдэг учраас батга хүрчлээ цэвхнэс гэх мэт асуудал хэрэгтэй байдаг. Хэрэглэх нөхцөлийн хувьд ч худалдааны зорилттой бүтээгдэхүүнийг шууд хэрэглэж болох бол эмчилгээний хийх нь дэглэм байдлаар бусад тохирох бүтээгдэхүүний хамтаар мэргэжлүүдний зөвснөөр хэрэгэлдэг. Гадуур маш их тренд болоод байгаа бичлэгүүдийг харуул ихэнх нь худалдааны бүтээгдэхүүнүүд мөртлөө яг л боддоор үр дүнд хүрсэн мэт бичлэгүүд яваад байдаг. Энэ нь цөөн тохиол боломжтой боловч бүх хүмүүс тийм үр дүн үзүүлнэ гэдэг бол худлаа юм. Жишээ нь батга гараад аваад худалдааны бүтээгдэхүүн биш мэргэжлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тэгэхээр